За манай Жавсан талам сэтгүүлчийн хувьд өнгөрсөн 7 хоногт өөрийн хувийн Facebook хаягаараа дамжуулан орон нутагта үйлдвэрлэл эрхэлж байгаа. За бизнес эрхэлж байгаа нэг бизнес эрхлэгчийг үнэгүй сурвалжлах. За мөн нэг бизнес эрхлэгчид за үнэгүй ирээл хийж өгнө гэж хувийн Facebook дээр бичсэн байгаа. За энэ постын дагуу бол манад нийтдээ нэг давхарцсан тоогоор 70 орчим сэтгэгдэл бол ирүүлсэн байгаа. За тэгээд энэ сэтгэгдлүүд дундаасаа сонгоод за бид хоёр орон нутагта хямд үнэтэй за тэгээд эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нэгэн бизнес эрхлэгч эмэгтэй өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж өнөөдөр сурвалжлага хийхээр ирээд байна. За тэгээд бүгдээрээ хамтдаа ороод ямар төрлийн бизнес үйлчлэгээ эрхэлдэг гэдгийг нь харцгаая. За сайн байна уу? Хоёулаа танилцъя. Хэн билээ нэр? Намайг их цэцэг гэдгээ. Яагаад таныг сонгосон бэ гэсэн чинь за гаднаас нэг бараа бүтээгдэхүүн авч ирээд нэг бараан дээр ингээд нэмээ өртөг шингээгээд зарж байгаа худалдаачдаас илүү бас яг ингээд амьдрах гээд те дөрвөн хүүхэдтэй нэг ээж үнэхээр зүтгээд байгаа юм байна. Тийм учраас энэ стүүжин хийж байгаа бүсгүйг дэмжиж гээд ингээд өөрийг чинь сонгосон байгаа шүү. Дотор аюу их баярлсан. Тэгсэн гаднаагаа ингээд юм айцтай байсан ч гэсэн аюу их баярлаад догтлоодсан байхгүй. Өнөөдөр таярыг эртэл айгу хүлээгээл байн хаалганлуугаа хараад уцаа чагнаал. Тэгэл ирж ирэнгүүт хүүхдээ тосоод аваад гадаа хоёр юм камертай хүү ирэн шүү гэл. Догтоол хүлээгээд байла. За инх цэцэг гээд нэг юм ажилсаг бүсгүй байт юм байна. Яг гэртээ өөрөө стүүжин хийдэг. Тэгээд ногоотоо хүрэн манжинтай энгийн гээд ингээ 3 төрлийн стүүжин өөрөө яг гэрээрээ хийгээд тэгээ одоохондоо ингээд гадуур бас дэлгүүрүүдээр зарж байгаа юу те. Захиалгаар хүмүүст хүргэж байгаа юу? Зүгээр Facebook хаягаараа захиалгаар хүмүүст хүргэж байгаа. Ховд аймгийн группүүдээр зар тавиал. Тэгэл яг өөрөө хүргэж өгөөд яг өөрийн биеэрээ хүргэж өгөөл одоохондоо тэгэл явчихна. Нэг цэцгийн хувьд бол хизэнээс ингээ стүүжин хий гэж бодсон бэ. Мэдээж ажиллагаа бол бас их байгаа бах та хуухлахаас эхлээд. Тэгээ түүхийд бүтээгдэхүүнээ хаанаас авж ийн? Түүхийд бүтээгдэхүүнээ энд нэг жижиг дэлгүүрээс авч ирсэн эхлээд нэг ширт нэг тагалц хуухалсан тагалцыг 5,000-аар авч ирсэн байхгүй. Тэгээд одоо болохоор үйлдвэрээс авж байгаа. Урд нөгөө үйлдвэрээс очоод нэг ширхт хуухлаагүй тагалцыг 1000 төгрөгөөр аваад тэгээд хөдөө суман руу аав руугаа явж хуухлуулад тэгээд өөрөө авчираад цэвэрлээд бүтээгдэхүүн болгоход өөрөө ганцаараа л хийж. Нэг 270-аад тагалцыг аав руугаа явуулаад аав маань тагалцыг хуухалж өгöd байгаа. Өдөрт явахад настай хүн 70 гарсан хүн байгаа байхгүй юу. Тэгээ өдөрт явахад их хэмжээгээр биш нэг 20 ихээр хийж болохгүй гэж байгаа байхгүй юу. Бүгдийг нэг өдөр хийж болохгүй шүү. Өдөрт нэг ядарн амраад нэг 20 ширхгээр ч юм уу 30 ширхгээр ч юм уу ингээ багаар хийгээрээ гэж гуйгаал. Одоо тэгээ өвөл болохоор хүүтэрхээр одоо тагалцгаа яах вэ гэж бас бодож ил нэг ааваараа хийлгээд хахаар ядардсан болов. Үгүй аав нь ядарахгүй аав нь охиноо дэмжээд тагалцгийн ч болтгоо хуухлаад өгье гэдэг байгаа байхгүй юу. Анх нэг үйлдвэрлэлээ эрхэлж байхдаа ер нь хэдэн төгрөгөөр эхлүүлсэн бэ? 4 тагалцыг 5,000-аар 20,000-аар аваад хинт ч хилээгүй гэр бүлийнх нөхөртөө ч хилээгүй өөрөө авчирэл оройн чанаал маргааш нь савлж аваад зах руу гарч зараал тэгэл эхэлсэн. 20,000 төгрөгөөр л эхэлсэн. Тэгэл тэрийгээ дахиад марга зарчаад дахиад маргааш нь тагалцыг аваад чанаал ингээл гүзээ бас авсан. 1000 төгрөг нэг гүзээг 1000 төгрөгөөр 5 гүзээ аваад угаагаад цэвэрлээд тэгээ гүзээний салаад хийж зараад гүзээнийхээ шүлэн дээр хөц будаа хайж нэг 500 грамаар савлж зараад нэг 10-10 хоног явсан. Тэгэл эхэлсэн дээ. Тэгээ хангалттай хэмжээний орлого болоод чадж гэнэ үү? Цаашид энэ үйлдвэрлэлээ бол өргөжүүлэх бас юм бодол байгаа юу? Ажлын байр гаргаад хийх зорилготой эхлүүлээд явж байна. Ажлын байр бий болгоод ингээд үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр тулгамдж байгаа бэрхшээл юу вэ? Мэдээж тоног төхөөрөмжөөс эхлээд бас шаардлагатай зүйлсүүд бол байгаа бах тийм ээ. Тоног төхөөрөмжүүдээс эхлээд шаардлагатайгаа тоног төхөөрөмжөө ямар ч байсан бүрдүүлээд авсан нөхөр маань дэмжиж авч өгсөн байгаа. Одоо би байр нь очиод хийх л юугаа бүтээгдэхүүн болохоор олдц гайгүй манай ховдод бол юу яаж байгаа үйлдвэр дээрээс очиод одоо би бас энэ стүүжин гэхгүй гүзээний бууз хийж байгаа байхгүй юу. Үхрийн гүзээ тэгээ хоньны сүултээ бууз хийж байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүнийхээ олдцол сайн байгаа. Үйлдвэр дээрээс очиод үнэ тохироод ингээд их хэмжээгээр ч юм уу бага хэмжээгээр ч авч болно. Орлого бол ер нь гайгүй олоод авах боломжтой байна. Боломжтой. Хүмүүс айгүй дуртай, худалдаа авалт
ингээд сонирхолтой айгүй студент айгүй дуртай гэхээсээ илүү нөгөө хэрэглээгээ болгоцсон байна хүмүүс. Одоо нөгөө бие сайн гэдэг утгаар нь айгүй их хэрэгэлдэг болцсон байна. Эмчилгээний зориулалтаар зүгээр яг хуу дуртад нь авч идэж ин эмчилгээний зориулалтаар хамгийн гол нь хүмүүс их авч хэрэглээд байгаа хгүй өдөр тутам яг нэг 200 г ч юм уу 300 г итгэх ёстой гэд яг тэгж авч хэрэглэж байна. Би болохоор гүзээний бууз бас айгүй их авч хэрэглэж байна. Сахартай ч юм уу тийм хүмүүс эмчилгээний зориулалтаар би болохоор гүзээнийхээ буузаа энгийнээр амталж байгаа байхгүй юу. Одоо янз бүрийн шинжтэй амтлагч хийхгүй гэсэн үг. Гүзээний өхрийн гүзээ хоньны сүүл тэгээд нэг сонгон тэгээд давсаар амтлал. Яг өөрийнх нь амтаар нь хийж байгаа гэсэн үг. Тэгээд стүүжингийн тос одоо ингээд ялгараад айгүй их гардаг байхгүй юу. Тэрийг нь бас эмчилгээний зорилгоор хүмүүс үе мөчөндөө түрхэхээр бас авч байна. Эрүүл мэндийн хувьд мэдээч хэрэг олон талын ашиг тусдаа шүү дээ. Одоо коллаген өндөртэй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр та өөрөө ингээд энэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа юм чинь бас судалгаа бол байгаа бох. Тэгэхээр стүүжингийн хамгийн гол эрүүл мэндэд үзүүлэх одоо эерэг тал нь юу вэ? Ач холбогдол нь ер нь юу вэ? Хүний бие эрүүл мэндэд ер нь ямар ашиг тусдаа вэ? Хүний бие эрүүл мэндэд каллогийн одоо янз бүрийн каллогийн авч ууж ингээл нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг шүү дээ. Тэрийг яг тэр каллогийн яг боддоор нь юугаар нь авчиж гин гэсэн үг байхгүй юу? Оргиор нь байглаар нь баг одоо яг 80% каллогийн 20% кальц авчиж гин гэсэн үг байхгүй юу? За манай бууз ингээд юу бүхэл өрийн гурилтаа нэг нь болохоор дээд гурилтаа гэж гаргаж байгаа цагаан нөгөө бор гурил иддгүү хүмүүс болохоор цагаан гурилтаагийн сонгог гэж удаад ингээ хоёр төрөл гаргаж байгаа. Гүзээ чинь болохоор юу гэдэс ходоод цэвэрлж байгаа байхгүй юу. Өтгөө хадалттай сахартай хүмүүс гэр. Өтгөө хадалттай бас хүмүүс хэрэглэх юм сайн. Тосны хувьд болохоор ингээд шилнүүдэд савлаад би 100 г-ийн 50000-д бодож зарж байгаа. Манайх одоо би болохоор хэрэглээгээ яг ийм стүүжингийн тосоор сольсон. Яг наран цэцгийн тосны хэрэглээгээ бүх хэрэглээгээ энэ тос хэрэглэж байгаа. Одоо гамбар хайрж идэж гин, борцгондоо хийж гин, цовин будаа агшаагч хэрэглэж гин, өндөг шарахад ер нь бүхий л зүйлээ энэ тосороо солилцсон хэрэглээгээ хийцэн байгаа. Би бас ингээд нөгөө төрснөөс юм юутай ингээ гар айгүй их янгиндаг байсан байхгүй юу. Одоо стүүжин хийснээс хойш ингээ 10 хэдэн хоногоос хойш бүр ингээ янгинахаа болчлоо. Би нөгөө хүүхд гам алдаад хүүт уусанд юм уугаад ингээ янгиндаг байсан байхгүй. Тэр болгон хүмүүст хийлдэггүй. За ингээ янгиндин да би одоо өөртөө л өвчөө авцсан байна да гэж бодоо яваад стүүжин хийгээд байнга ингээ нөгөө тостоо ингээл гар бол ингээ байнга тостолж байгаа байхгүй. Одоо ингээ нүүр ингээ будахгүй юу яахгүй ч гэсэн юм цаанаасаа л нэг юм чиглэг юу байгаад байгаа. Манайхыг ер нь харахад ингээд айгүй гоё цэвэрхэн харагдаж байна л да. Тэгэхээр ер нь яаж хийгээд яаж боловсруулж байгаа болохоор юм гоё цэвэрхэн болоод байна. Зарим стүүжин ингээд юм үс мүстэй тэгээд нэг жоохон бүдүүн юм ширхэгтэй тэгээд тарж бутарсан нэг юм байдаг штэ. Тэр нөгөө тарж бутраад аргуу болж байгаа технологи нөгөө чанга технологи дээр алдаж гин гэсэн үг байхгүй юу. Миний яга ингээд цэвэрхэн харагдаад байна гэхээр би амтыг алдагдуулахгүйгээр өстөө хуухыг нь болохоор аваад цэвэрлэлд авчдаг байхгүй юу. Тэгээд хуухгүй ямар ч үс орно гэж аюулгүйгээр л идэн миний стүүжинг. Хүмүүс тэгээд айгу туртаал байна. Айгу цэвэрхэн байна. Айгу цэвэрхэн байна. Идэхт аюулгүй байна. Үсийн түүж хуух гэж айхгүйгээр идэж гин гэл айгу ам сайтай байна. Гэрээ нөхцөлд хийхэд бол бас хүндрэлтэй л ах шиг байна л да. Тэгээд ганцаараа хийхэд ер нь ачаал хэр байна. Тэгээд цаашаа захиалга нэмэгдэхийн хэрээр бол бас ачаал хийсэн шүү дээ. Харин тий ганцаараа хийхэд яг гэр өдөр тутамдаа яг нэг ганц хоёр чаналт гаргаад нэг 5 10 хүнд бол үйлчлээд чадж байгаа байхгүй юу. Тэгээ яг ингээд одоо ингээ ачаал нэмэгдээд ирж ин л та одоо ингээ хүмүүс мэдээд тэгэхээр ачаалтаа ганцаараа хийх бас боломжгүй болоод ирж байгаа байхгүй юу. Бас нэг туслах ганц 2 хүү авахаар бас бодоол байна. Ажлын байр гаргахаар нэг газар руу тоног төхөөрөмжөө нүүлгээд оруулсан байгаа. Одоо маргаашнаас эхлээд тэндээ ажиллаж эхлэх гээл бэлдээл байж байна. Цаашдын зорилго мөрөөдөл юу вэ? Одоо цаашдын зорилго мөрөөдөл бол хязгааргүй байна штэ. Одооны яг эхний зорилго болохоор энэ одоо юугаа бизнесээ одоо нэг цехээс цаашаа үйлдвэрлэж юм уу тийм болгохоор л зорж ийн эхний зорилго.
Одоо л байр ажлын байраа гаргачлаа. Одоо яг нөгөө нэг ёс журмаар нь шинжилгээнийх нь юуг нь гаргуулад хаяг шошгоо хийгээд тэгээ ганц дэлгүүрүүдтэй өгөөд өөрөө сошиалороо зараад тэгээд явах бодолтой. Дайвар бүтээгдэхүүн ашиглаж юм хийвэл болох юм байна. Зах зээл байгаа юм байна манай ховдод гэдгийг хараад тэгээ хийж игсэн. Ховд төдийгөө надаас бас хотоос найз нөхд авж байгаа. Хөдөө сумуудаас бас авч эхэлж байна. Залуу гэр бүлүүдийн хувьд бол бас амьдрахад жоохон хэцүү. Бараа бүтээгдэхүүний үн өртөг өндөр байна тий. Хэрэглээ их байна шүү. Хэрэглээ их байна. Одоо яг ингээл нэг нь би бол ажилгүй хүүхдээ хараал тэгээл одоо янз бүрийн сүлжээ хийгээл эсвэл нэг жоохон юм хүм зарах гал ингээл нэг газар очиад лангуу ингээл манаа суугаал тэгэхээр чин ерөөсөө л болохгүй байгаа байхгүй. Тэгээд яах вэ? Манай нөхөр болохоор юу хийдэг? Барилгын одоо засал масл нэг өөрөө хуваараа тэгээд одоо 100 мөн бол ажилтаа. Тэгээд одоо үйл болчоор бас ингээл ажилтгүй болчихно. Тэгээд чи хоёулаа ингээ ажилтгүй болохоор чин 4 хүүхдээ яах вэ? Тийм учраас одоо энийгээ бизнесээ өвлөн хоёлоо ингээл дэмнээл нөхөр хүргэлт мөргөлт одоо зарах барих юун дээр нь ингээ яваал тэгээл хийвэл боломж зөндөө байгаа байхгүй юу? Хамгийн гол нөгөө эмэгтэй хүн өөрийн гэсэн бас нэг санхүүгийн эрх чөлөөтэй нэг хідэн төгрөг олдог тэрийг өөртөө болон гэр бүлдээ эргээд зарцуулдаг юм байх ёстой юм шиг санагдаад байгаа юм. Тэгэхээр ер нь бол ингээл ажил хийхгүй орлого олохгүй байх бол их хэцүү шүү дээ. Тэгээ энэ тал дээр ер нь ямар бодолтой байдгүй өөрт чи ер нь ийм үед ер нь байсан уу? Байсан. Нөхөр ингээл одоо бүх байрны одоо бүх хэрэглээг хангаж байгаа ч гэсэн эмэгтэй хүмүүсийн хэрэглээ дуусахгүй шүү дээ. Өөрөө юм хийгээд өөрийнхөө хөдөлмөрлсөн хөсөөрөө гэр бүлдээ зарцуулаад нөхөртөө нэмэр болоод өөрийнхөө хэрэгцээгээ өөрөө одоо нөгөө нэг илүү хэрэглэх гээд байгаа гоо сайхан ингээд хэрэгцээндээ өөрийнхөө дураар санхүүгийн эрх чөлөөтэй ингээд амьдрмаар байгаа байхгүй юу? Тэгээд энэ би урд нь бас ингээд зүгээр суухгүй бас бус ингээд хөөрхөн хэрэглээгээ олоод байгаа юм бол та. Тэгтэл бас ингээд нэг сэтгэл цаана ингээд юу байгаад байгаа байхгүй юу? Тий. Өөр нэг бас нэг нийгэмдээ хэрэгтэй нэг юм арай нэг өөр юм хийчмээр санагдаад байгаа байхгүй юу? Тэгээл бодож явж яснаа стүүжин гэдгийг би хаанаас санааг нь авсан гэвэл стүүжин туяа гэдэг нь шүү дээ. Тий. Тэр хөөхөн ингээд энэ залуу бүсгүй ингээд хийгээд болоод байгаа юм чин. Би одоо ингээ хүүхдээ гаргацсан хүүхдүүд том болчлоо. Одоо би яагаа хийж болохгүй гэж би хийж чадна. Тэгээд би уулаасаа бас ингээ хүнсний өөрөө ингээ сургуулийн төгссөн хүн байгаад байгаа байхгүй юу? Тий, технологич тий. 4 жил сураад төгссөн хүн байгаад байгаа байхгүй юу? Ээжүүд маань гэртээ зүгээр суухгүйгээр ямар нөөц болцоо байна тэрийг ашиглаад бас мөнгө олох, орлого олох боломж бол байгаад байна шүү дээ. Та энэ тал дээр ер нь ямар бодолтой байдаг вэ? Тий. Ээжүүд одоо хүүхдээ хараад юу байж ин гэхээр өөрийнхөө яг чадах юмаа барьж аваад хийх юм бол ямар ч юмар орлого олох боломжтой. Одоо өөрийнхөө хийж чадах хэмжээний одоо юу ч байдیں۔ Ойж чадна. Одоо энэ одоо гэртээ ч гэсэн хийгээд идэж болно шүү дээ өөртөө. Тэгээд зөх хэмжээний найз нөхд ах дүүнэр хамаатан садан гэд би эхлээд болохоор яг энийг ингэ цаашлаар тавьж зараагүй. Эхлээд нэг 10 хэдэн хоног болохоор дандаа амтлагаа хийгээд зах тэгээд сургууль альбан газруудаар явсан байхгүй юу. Тэгээд хүмүүс яг дуртай авах юм байна. Би өөрөө чанар дээр нь анхаарад тэгээд яах юм бол авах юм байна. Зах зээл байгаа юм байна гэдгийг хараад тэгээд яг тууштай хийж эхэлж байна. Өөрөө биеэрээ юмаа хүргэж өгөх дуртай байхгүй юу? Ягаад гэхээр очоод ингээд ийм орц орсоо, ингэж хийсэн, ингээд тайлбарлаж өгөөд тэгээд ороод ингээд бүтээгдэхүүнээ тайлбарлаж өгөөд баг ингээд хэрчиж өгөх нь холгүй би ингэж хүргэж өгөхийг айгүй дуртай хүмүүс сонирхолтой. Тэгээд мэдээд яачвал энэ хүүхэн чи ийм ингэж хийдэм чи ингээд дараа нь надаас худалдаа авалтгин штэ дахиад эн чи энэ орцонд нь ийм орсон гэд нэг хүнээр явуулах бас өөр. Хүн очоод яг энэ ийм хүргэлт ирлээгээл өгчин. Тэгэхээр бас эхнийхээ одоо ингээд хүмүүс танд л өөрөө ингэж явъя гэж зориод байгаа байхгүй. Хүмүүстээ өөрөө хүргэж өгөөд өөрөө баярлалаа шүү. Ингээд миний юмыг таатай амтрахын дээрээ гэж хэлээ явахаар бас айгүй таатай хүмүүс айгүй их дуртай. Надад судалдаа авалт хийж байгаа бүх хүмүүстээ маш их талархаж байгаа шүү гэж хэлмээр байна. Энэ юугаар дамжуулаад тэгээд нийт ховдчуудаа миний студийн нэг ганц удаа аваад амтлаад үзээрэй гэж хэлмээр байна.